албан агч нар маань бас нэг өөрийн зорилготой тэмүүлэлтэй болох тийм хандлага одоо ажиглаж байна. Дараагийнхаа одоо албан тушаал дээр одоо би хизээ ямар албан тушаал дээр очих болох уу гэдэг нөгөө мэйл зарчмаараа манай цэцгийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулагдсан хугацаануудыг ажлынхаа үр дүнгээр одоо тодорхойлуулад одоо нөөцөнд орсныхаа дараа би ийм хугацаанд одоо ийм албан тушаал дээр болж болох юм байна. Энэ хугацаанд би ажиллаа маш сайн хийх хэрэгтэй байна гэдэг ийм уран зориг өгсөн тэмүүлэлтэй болгосон зохион байгуулалтын арга хэмжээг болж байна л гэж би харж байгаа. За удирдах бүрэлдэхүүнд орж байгаа албаагч бол эхлээд өөрөө энэ харилцаа хандлага, зан айш, буруу хэв маягийг бол маш сайн өөрчлөх хэрэгтэй. Энэ одоо ажиллаж байгаа энэ албаагч нар бол та бидний тусгал гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бид яаж харьцсан, албаагч нартайгаа яаж харьцсан, яг тэр тусгалаар иргэдтэй энэ албаагч нар харьцах учраас бид өөрсдөө сайн боловсруулж энэ харилцаа хандлага дээр өөрчлөлт хийх ёстой шүү гэдгийг л захиж хэлээ да.